За сайн бацгаана. Тэгэхээр өвлийн олимп болж байгааг бүгдээрээ мэдж байгаах. Тэгээд манай Монгол улсаас оролцсон баг тамирчдын хувцас үнэхээр өндөр одоо үнэлгээг аваад тэгээд маш олоорны хүмүүс таалагдсан гэд гарч ирсэн. За тэгэхээр хятад энэ хувцсны талаар юу ярьж байгаа бүгдээрээ нэг хальт харчих. За. За Монгол хувцсны зураг харлаа. Гайхаж байна. 压个得了。不是说好了微管做武器批发组了吗？我才是汉人呐！我是真正的汉人呐！赶紧翻读。刘必烈又是谁呀？我们蒙古人现在也穿交里右了啦。 За тэгэхээр нэг ийм бичлэг байна. За сая ингээд Монгол улсын өвлийн олимпиад орж байгаа тамирчдын хувцсыг нь харангуйтаа одоо жоохон яагаад байгаа уурлаад байгаа мó гомдоод байгаа мó нэг л сонирн бах шиг байна. Тэгэнгүүт өөрийгөө ер нь бол хэлж байгаа нь болохоор за энэ хувцс чинь болохоор манай хятад одоо би чинь одоо ингээд өөрийгөө болохоор хэлж байгаа байхгүй өөрийгөө хятад одоо ингээд хүн дөнгөтэй одоо хятад үндэстний одоо хувцал гэж хэлэх гээд ах шиг байна. Тэгээд яагаад ингээд монгол хүмүүс одоо энэ хятад үндэстний хувцсыг ингээд одоо хятад хүмүүс өөрсдийгөө болохоор хан хүмүүс гэдэг байхгүй одоо бид нар хүмүүс өөрсдийгөө халах гэдэг шиг. За хан хүмүүсийн хувцсыг одоо ингээд бид нар ч хан хүмүүс шүү дээ. Тэгээ яагаад ингээд монголчууд одоо хүртэл орж ирээд манай хувцсыг ингээд байгаа юм бэ? Одоо энэ ингэрэн зөрөлдсөн хувцсыг одоо өөрсдөндөө аваад байгаа юм бэ? Одоо тэр нь болохоор манай ингэрч арай ондоо байдэн шүү дээ. Одоо дээлний. За тэгэнгүүт энд болохоор яагаад ийм одоо зүүнээсээ баруун руугаа баруун талынхаа захыг дарж ингэж зөрүүлсэн ингэртэй ийм хувцсыг одоо өөрсдийнхөө гэж монголчууд орж ирээд байгаа юм бэ гэсэн тийм жоохон таалагдахгүй дургу байгаа юм шиг байна. За тэгээд комент хэсэгт үзье. Комент хэсэгт хүмүүс нь юу ярьсан байгаа талаар. За хамгийн ихэнд нь болохоор өвөр Монгол. Энэ одоо комент бичсэн хүмүүсийн хаанаас бичсэн харагддаг. За хамгийн ихнийх нь болохоор би яг мэдээд ирсэн юм аа. Яг нэг хүн гарч ирээд одоо та нарын юмыг нь одоо булаагаад авчлаа. Та нарын юмыг хуулчлаа гэж ярина гэж мэдээд ирсэн юм аа гэд нэг өвөр Монгол залуу бичсэн байна. Тэр нь болохоор энэ угаасаа монгол хүмүүсийн юм шүү гэдгийг одоо цаагаараа хэлээд байна шүү дээ, тэ. За дараагийнх нь болохоор за чи одоо нэг ингэж сэтгэлээр уусны хэрэггүй. Чи генний одоо шинжилгээ өгөх юм бол чи 100% хятад хүн биш гэдгээ мэдэх юм бол чи бүр үнэхээр сэтгэл санаагаар унаад бөө юм болох нэ гэд нэг хүн бичсэн байна. За дараагийнх нь болохоор дахиад нэг өвөр монгол хүн байна. За та хэд ингээд одоо өвөр Монголд ирээд харцгаагаарай. Өвөр Монголд бол зөндөө олон төрлийн одоо ийм хувцснууд байдаг. Тэгээд бид нар болохоор энэ хувцснуудаа байнга өмсөж идэг. Тэгээд бас тэгээд Монгол улс руу очиод хараарай. Хүмүүс нь өдөр тутмын амьдралдаа дээлийг өмсөж хэрглэж идэг те. Дөнгөтэй одоо ингээд битгий ингээл та хэд ингээл бүр эртээр үед ингэдэг байсан, ингэсэн тэгсэн нэгнийхээ юмыг хуулчлаа, хулгайлчлаа гэж одоо ингэж битгий нэг ингэж биентэйгээ ингэжээ. Одоо тиймэрхүү юм хэлж जैन. Тэнгүүтээ сая нэг бас солонгос инфлюенсер бас ярьжсэн тийм монголоор ярьдаг нэг солонгос инфлюенсер. Солонгост болохоор бид нар өөрсдийнхөө хувцсыг өдөр тутмын амьдралдаа өмсдөггүй, хэргэлдэггүй. Тэнгүүт монгол хүмүүс болохоор дээлигээ байнга өмсч хэргэлж идэг. Тэгэхээр энэ болохоор соёлын нэг шал ондоо. Тэгэхээр одоо юу хятадууд ч юм уу солонгосууд ч юм уу өөр орныхоо ер нь бол косплей гэдэг шүү дээ тийм ингээд дүрд орох гэж байгаа ч юм уу тэр үедээ ингээд нэг баяр ёслолоороо ингээд бас өмсдөг л дөө. Гэхдээ нэг тэгж бид нар шиг монгол хүмүүс шиг яг өв соёлоо дээдлээд тэгж хувцаа өмсдөг нь бол бага. Та хэд ингэж монгол улсад очиод үзээрэй, өвөр Монголд очиод үзээрэй. Бид нар болохоор байнга өдөр тутмынхаа амьдралд хэрэгэлдэг байгаа шүү гэд одоо нэг хүн пост оруулсан байна. За дараагийнх нь болохоор эн чин айгүй хэвэн штэ Чингис хааны үе, Хувлай хааны үед л яг одоо ийм хувцастай байсан штэ. Зургийг нь хараарай. Одоо ийм хувцастай байсан гэд комент бичсэн чинь доотлолт нь болохоор нэг хүн чи бүр нөгөө солонгос хүмүүсээс бүр юу юм а гэсэн байна. Бүр юу юм а гэдэг бол бичээгүй юм байна.
тиймэрхүү юм аа л гэж бичсэн байна. Тэр нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр Солонгос Хятад хоёр бас түүх дээрээ бие биенийхээ түүхийг ер нь бол ингээ булаацалтаад байдаг. Тэрийг хэлсэн юм болов уу гэж би бодож байна. За тэгсэн чи дараагийнх нь хүн нь болохоор бас өвөр монгол хүн байна. Юу хаанахын юу Хятад хувцс гэ юу яриад байгаа юм бэ? Тэр нь болохоор биш шүү л гэсэн утгаар хэлсэн л байна л да. За дараагийнх нь болохоор Казахстанд бас хүмүүс нь ингээд хоёр талынхаа нэг захаа ингэр одоо ингээд нэг ингээд зүүн талаасаа баруун талынхаа ингэрийг дарж ингэж өмсдөг хувцастай штэ. Тэгээд чи бодоод үзэхгүй юу да гэсэн чинь доотлолт нь комментэн дээр нь хариу өгсөн нь болохоор энэ нэг сүртэй юу биш штэ. Угаасаа Хятад одоо дэлхийд даяараа ингээд Хятадын түүх, Хятадын соёлыг сураад байж байна. Хятад соёлыг одоо сураад Хятад соёлоос ингээд суралцаад өөрсдөндөө ингээд ашиглаад явж гин ухааны юм бичсэн байна. За дараагийн хүн нь болохоор чи юундаа нэг тэгж сандарсан юм бэ? Монгол хувцсын одоо ингээд дарцсан ингээд зөрүүлээд ингээд дарцсан энэ хувцс нь болохоор айгу гоё харагдаж байна гэсэн байна. За тэгсэн чинь энэ нь болохоор коммент реплей хэсэгт нь болохоор энэ хувцс чинь болохоор Хятад үндэстний өвөг дээдс маань одоо ингээд хан гэдэг энэ хүмүүсийн маань өвөг дээдс нь ингээд үлдээсэн нэг одоо ингээд чимэглэл одоо нэг одоо энэ соёлынх нь нэг одоо хувцсны соёлын нэг хэсэг шүү гэсэн байна. За тэгсэн чинь дараагийнх нь болохоор Монгол хүмүүс бас хятаджаад байгаа юм биш үү дээ гэсэн байна. Бас сонирхолтой. За тэнгуүдэ дараагийнх нь болохоор өвөр монгол хүн байна. За бид нар бол өдөр болгон ийм хувцснуудаа өмсч идэг. Тэрийг ингээд та нар харж болно. Хятад хүмүүс яагаад өөрсдийнхөө хувцсыг өмсдөг юм бэ? Хятад хүмүүс яагаад гэхээр бүгд ер нь бол одоо ингээд газар тариалж байж идэг хүмүүс. Тэгээд тэдний хувцс нь ер нь бол тийм газар тариаландаа л ингээд тохирсон байх одоо тийм хувцс байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд дээл мэйл бол Хятад хүний хувцс биш ээ л гэсэн утгаар хэлсэн юм шиг байна. За дараагийнх нь болохоор Шинжяан байна. За Шинжаанаас битсэн байна. Бүгдээрээ л Хятад одоо ингээд хүмүүс шүү дээ. Одоо Хятадын үр сад шүү дээ л гэсэн байна. Одоо нэг хуваагаад тэр нь энийх хин энийх гэж би бинтэйгээ булаацалтаж яах юм бэ? Гоё харагдаж хахад болоо штэ гэсэн байна. За манай одоо Монгол улсыг бас нэг Хятадын нэг одоо ингээд бас юу гэдэг ингээд тэрийг айгүйх ингэж хэлдэг те. За яадаг ч гэсэн тиймэрхүү байна. Тэгээд янз бүр байна. Тэгээд ер нь бол ихэвчлэн өвөр Монгол хүмүүс маань болохоор үгүй штэ. Энэ угаасаа л ингээд Монгол үндэсний хувцас шүү гэдэг утгаар нь өвөр Монгол хүмүүс айгүйх хэлсэн байна. Та бүхэн бас өөрсдөө сонирхоод үзээрэй. Яадаг ч гэсэн хэд хэд хуваагдаад л миний бичлэгний доор хуваагдаад намайг муулж байгаа юм шиг ер нь нэг тиймэрхүү бас хэд хэд хуваагдаад хүмүүс нь ярьж гин. Тэгэхдээ би анзаараад байхад бол энэ хувцсан дээр болохоор би бас ер нь бол бодож ирсэн л та. Хятад хүмүүс чинь ер нь бол Монгол соёл, Монгол юмнуудыг жоохон хулгайлж авах талаас ингээд ер нь айгүй их тэгээд байдаг шүү дээ. Бүх Монголын бүхэл соёлыг одоо ингээ өвөр Монгол байдаг болохоор л Монгол бүх соёлыг өөрийнхөө болгох гол үзээлэдэг. Тэгсэн чинь эн чинь болохоор яг ард иргэд нь болохоор нэг тийм амар манах наадах чи юуных гэж хэлж байгаа хүмүүс байгаа ч гэсэн арай цөөхөн байх шиг санагдлаа. За тэгээд баярлалаа.